Бас өгөөшөө. Одоо энийг хэрвээ хүлээгээд авахаар нөгөө нэг сонгон шалгаруулалт сая хийгээ баахан шүүгч нарыг бид нар сая тавьсан шүү дээ. Бөө маргаантай бас одоо шүүхээр явж байгаа мөлий. Өөрөөр хэлэх юм бол нөгөө шүүхтэр онооны дараалалаар тэнцсэн нь шүүгч болоогүй ерөнхийлөгчийн үзмжээр шагналаар тэнцсэн шүүгч болсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол дипломгүй хүртэл шүүгч болсон сууж байгаа шүү дээ манад. Хос баяр гэж хүн та нарт би элен даалангүй хэлжээ. Дээд боловсролын дипломгүйгээр дээд сургуулийн одоо юу гэдэг ихтэйдийн ангид орцсон тэр. Ингээ одоо хэд хэдэн одоо 1 жилийн 2 жилийн курс төгссөөд тэгээд дээд шүүгч хийж байгаа. Миний ойлгож байгаагаар. Тэгэхээр иймэрхүү одоо маргаан яваад байгаа юм байна шүүхтэр. Тэгэхээр одоо яах вэ? Бид нар энийг хүлээгээд авчвал шүүхэд харин бид нөлөөлөх гээд байна уу? Яах гээд байна? Хоёрдугаарт нь энэ асуудалд хамаагүй гэж одоо бид нар энийг ер нь энэ ингээд бид нар юмнууд шийдэхээр 150 тэрбум төгрөгийн алдагдлал үрж байгаа шүү. Шүүхийн шинжилгээр. Энэ хажуудлын эмнэлгийг өөрчилөөгөөд бараг 10-20 тэрбум болсон. Одоо энэ 7 сарын 1-ний шүүгчнэрийн асуудал гэдэг. Тэгэхээр энэ бодлогын алдаа гаргасан хүн хариуцлага бүрддэг юм уу? Яах вэ? Энэ бол асар том бодлогын алдаа шүү. 150 тэрбум төгрөгөөр хичнээн сургууль барьж болох уу? Энэ хүүхд яах вэ? Одоо ингээд өөрийгөө од болгоод яахан ярих л байх. Цаашаа бол энэ Монгол улс чинь энэ тоглоомын чинь байвал сумааргүй байна. Энэ одоо алийн болго ингэж шүүхтэр ингэж шүүх прокурор одоо прокурор гэдэг аваад үзэх чинь цагдаатсан прокурортой болчихлоо шүү дээ бид нар. Дандаа цагдаа нар нь прокурор хийдэг болсон. Ийм одоо юу гэдэг Монголын хууль өнөөдөр хуулийн тогтолцоо завхарчаад байна л да. Тэгээ шинжил гэдэг чинь шин юм хийх биш хуучнаа сайжруулахыг шинжилэл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энийг өнөөдөр байхгүй болгочоод байдаг. Тийм учраас миний хувьд юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр ерөөсөө энэ одоо шинжиллийн одоо энэ асуудал дээр нэгдсэн бодлого байр суурь гаргаж ийн хохирлоо одоо хэн төлөх үү барих уу хичнээн хэмжээний мөнгө хохирол төлсөн бэ гэдгийг гаргаж тавьмаар байна. Тэгэхгүй л энэ хохирлыг чинь өнөөдөр Монголын ард түмэн өнөөдөр бид нэг төр болж тоглох тэр тоглоомыг чинь бай болж дууслаа л да.